Metaverse дахин ачаал. Сайн байна уу? Өнөөдөр та бүхэндээ Black Summon анимыг ярьж өгөх шийдсэн. Энэ анимын өөр ертөнцид өрнөдөг Исаки төрлийн аним байгаа. Манай гол дүрийн залуу өөр ертөнцид яаж явж байгаад битгүү ухчгээд хүрээд ирчихсэн байдаг. Төрсөн гэхэд хитрхи том биетэй учраас дуудагдсан ч гэж хэлж болно. Гол дүрийн хүүг Келвин гэдэг манай залуу яг яхаа мэдэхгүй байж байтал нэгэн дэлгэц шиг зүйл нисээд ирнэ. Энэ юу вэ гэхээр маш хүчтэй систем л гэсэн. Бас өөрийн гисэн нэртэй систем ээ. Түүний нэрийг Мелфина гэдэг. Келвин ерөнхийдөө системийг Мелфина яг ирсэн гэ яагаад юу ч санахгүй байгаа гэдгийг тайлбарлаж хэлнэ. Яагаад юу ч санахгүй байгаа юм бэ гэхээр энэ ертөнцид чадвар сонгохдоо бурхан сонгочихсон юм байлээ л дээ. Тэгээд хитрхи хүчтэй чадвар сонгосон учраас оюун санаагаа алдсан байдаг. Хөөрхий Мелфина бас чи намайг анх хараад надад анхны харцаар дурлсан тийм учраас надад сонирхолтой санагдаж би өөрийнхөө бурханы ажлаас төр зур чөлөө авч туслахаа орондоо тавиад төр зур энэ ертөнцид ирсэн гэдгээ хэлнэ. Манай Келвин адал явдал хайгч нарыг бүртгэлийн цэг дээр очиж мэдээж хэрэг Келвин яг бүртгүүлж байтал Мелфина чи өөрийгөө дуудах чадвартай гэж бичих гэж байна. Хэрвээ тийм бол хэрэггүй. Учир нь нэг улсад орхиж нэг л дуудах чадвартай хүн байдаг. Чи тэгээд бичих юм бол хүчрэг аюултай адал явдал хайгч нарын нүдэнд өртчих нь. Тийм болохоор тэгж битгий бич гэж хэлнэ. Мелфинагийн хэлсэн үг үнний ортой санагдсан учраас Келвин ч өөрийнхөө чадварыг нууж анкадад худлаа бүгэлч манай залуу F зэрэглэлийн адал явдал хайгч болж F зэрэглэлээс ETCBAS гэсэн 7 зэрэглэлийн ранг байгаа. Келвин хамгийн бага түвшний адал явдал хайгч болчихсон учраас 10 даалгавар биелүүлж E зэрэглэл рүү орно гэсэн үг. Келвин хамгийн анхны даалгавраа нэлцэтгэх байдаг. Мелфина чи устгасан дайсныхаа арай алааг багт нь өөрийнхөө туслахаа болгож дараа нь дуудаж болно гэж хэлнэ. Келвин ч бас зөвхөн дуудах чадвараа гадна дүгнэлт хийх чадвартай байдаг. Харсан ямар ч амьд биетийн чадварыг хүчийг мэдэж чаддаг мундаг чадвартай нэгэн аж. Келвин нэлцгээ биетийг харж байгаад би ялчих юм байна гэж бодоод дайсан чинь нэлцгээ биет цохилтоос нь булччихдаг. Мөн Келвиний цээжлүү цохно. Келвин ганц цохиулаад бууж өгөх юм бишээ. Келвин нэлцгээ биетийг хуурч байгаа цусыг нь баг болгож байгаад өөрийнхөө туслах дууддаг мангас болгож чадна. Ингэж нэг юм нэлцгээ биет туслахтай болно. Бас нэг гоё зүйл нь Келвин дуудах мангасаа сонгосон зүйл нь хэдэн левелтэй 1 левел эсвэл 5 левелтэй байсан ч 100 левелтэй болгодог тийм онцгой чадвартай байдаг. Тийм учраас нэлцгээ биет нь 100 левелтэй болчихсон буцаж ярьд. Бусад мангас дууддаг чадвартай хүмүүс 20 левел 30 левел нэмдэг бол Келвин бусдаас онцгой бас илүү хүчрэг юм. Келвин биелүүлж байсан даалгавраа бүрэн биелүүлж нэлцгээ биетүүдийг устгаж анхны даалгавраа амжилттай биелүүлж чаддаг. Мэдээж даалгавраа биелүүлсэн учраас хідэн алтан зоос шагнал болгон авч орой болж байгаа учраас сайхан дэм буудал орж амарч авна. Учир нь маргааш нь ямар адал явдал өөрийг нь хүлээж байгаа гэдгийг мэдэхгүй шүү дээ. Маргааш нь манай Келвин дахиад шинэ даалгавраа авах гээд даалгавраа өгдөг адал явдал хайгч нарын очдог газар руу очино. Тэгсэн Кэшэл гэдэг нэртэй өөр адал явдал хайгч Келвиний хоёулаа хамтрах уу гэдэг энэ цал байдаг. Кэшэл асар муухай сэтгэлтэй муу хүн бусдыг дандаа ашиглаж зармийг алдаг гэж. Келвин Мелфины байгаа учраас системийн хүчээр мэдчихнэ. Тэгээд Келвиний нэг бодол орж ирэх бөгөөд хоёулаа сайхан өрсөлдөе. Мөрийцэгээ. Ер нь олон хүн аваа дандаа бүтлгүүддэг даалгаврыг авнаа. Ингээд өрсөлдөөнд эхэлнэ. Тэгсэн чинь Кэшэл даалгавар дээрээ хамгийн түрүүнд ирэх ёстой газараа ирчихлээ гэж дотгошоо орсон чинь аль хизээний ихэнх мангасыг нь цэвэрлчихсэн байх нь тэр. Дотор нь Келвин асар тайван Кэшэлийг хамтрагч нарыг нэг нэгээр нь зангандаа оруулна. Эхний халдсан нөхрийг төлөхгүй болгочих нь. Харин нөгөө хамтрагч нь хитрхи сулдраа учраас шээс алдаа цугтаачихна гэвч цугтаж чадахгүй. Келвин дууддаг чадвараа нэлцгээ битээ дуудаж хамтрагчтайгаа дуудаж 3 адал явдал хайгчийг бариад авна. Тэгээд хүлээд тавьчих биелүүлж чадаж байгаагүй даалгавар буюу Black Ghost-ыг устгахаар дотгошоо орно. Тэгээд дүгнэлт хийх чадвараа гаргаж ирсэн чинь Black
Ghostтой ярилцах гэж бичсэн. Ингээд дүгнэлтийн хийх чадвараа ачаар Black Ghostтой ярилцаж Black Ghost-ыг өөрийнхөө хамтарч болох гэж оролдоно. Гэвч хамтарч болохыг хүсэж байвал Black Ghost-ыг заавал ялах ёстой юм билээ. Бүр бүх хүчээрээ бэлдэж. Тэгээд хүссэн ч тулдахаар болно. Яг сайн харвал тулдах арга барил нь нэлцгай бие ойрын зайнаас тулдаж байхад таны Kelvin бол холын зайнаас ичид ашиглана. Ингэж л хоёрын эсрэг нэг тулаанд Black Ghost-ыг буулгаж явна. Мэдээж даалгавраа биелүүлсэн учраас нөгөө Castle-ийн хамсаатунтай цуг шоронд хийж гэнэ. Өмнө нь зөндөө хүмүүсийг алж талж муухай зүйл хийж байсан учраас хотын бүх хүмүүс дургу. Kelvin тосгондоо айгүй нэр хүндтэй болчихлоо л гэсэн үг. Айш нарын ахлагч нь манай Kelvin-тэй өөрийн биеэр шагнал өгмөр байна гэж хэлээд Kelvin дотор байгаа найз нар болон дуудаг мангасуудтайгаа ярилцаад шатаар дэшээ гарна. Тэгсэн чинь нэг хөгшөөр ухтаж явна. Хөгшинээр Kelvin чи өөр ертөнцөөс ирсэн биз дээ гэж шууд асууна. Тэгээч болоогүй би өөр ертөнцөд ирсэн хүнтэй таарч байсан. Тэр хүн чамаас илүү хүчтэй байсан гэж хэлнэ. Kelvin өөрийгөө зөвхөн өөр ертөнцөөс ирээгүй гэдгийг мэдэж ав. Мөн Kelvin удахгүй мангасын хаан энэ ертөнцөд иргэн ирэх гэж байгаа гэдгийг Kelvin хэлхээс гадна Kelvin-ийн төвшин нэлээд өндөр болох хэрэгтэй. Чи одоогоор F зэрэглэлийн адал явдал хайгч гэдгийг хэлнэ. Kelvin өөртөөгөө ижилхэн дуудагдсан хүмүүсийг хаан дагаад Melfina-гаас асуухад зэрэгэлдээ хаан дуусаад байгаа гэдгийг хэлнэ. Мөн удалгүй мангасуудын хаан дахин төрөх гэж байгаа учраас Kelvin-ээс тусламжгүй Kelvin-тэй ярилцж дуусчихад өөртөө годамжаар алхаж боол авахар годамжаар алхана. Тэгсэн Эфил гэдэг нэртэй нэгэн боол зарж байхаар нь авна. Шинэхэн боол нэг хараалтай байдаг. Тэр нь хүрсэн хүн нь шатаж үхдэг байна. Эфил Kelvin-тэй ярилцж байхдаа чи хизэнээс боол болчихсон юм бэ гэж асуухад төрснөөсөө хойш ээж авийнхаа царайгч санахгүй байна гэдгээ хэлнэ. Kelvin бас эмчлэх чадвартай байдаг бөгөөд Эфилийн хараалыг нь бүр эмчлээд арилгачихна. Ингээд Эфил анх удаа хүнд хүрч үзэх тэр мэдрэмжийг мэдэрнэ. Ингээд Эфил Kelvin буудалдаа авч очино. Kelvin-ийн яг гол зорилго нь болохоор боолтой болох биш, өөрийн гэсэн багтай болох байсан юм байлээ л дээ. Тэгээд Эфилийг харваачаар бэлдэнэ. Энэ үлднээ өдөр хоног өнгөрч нэг сар аль хизээний өнгөрч ирсэн сарын дотор манай Kelvin маш сайн гар нийлдэг, шидэт багтай болчихсон байдаг. Мөн ранк нь нэмэгдчихсэн байдаг. Kelvin сарын дотор A ранк руу очно. Ямар лаг юм бэ? Тэгсэн нэг хунтайж манай Kelvin-ийг өдөж байгаад амархан хоёр хамгаалагч нь ялагдаж өөрийг нь өвдөг сөгтүүлнэ. Энэ ертөнцид бас нэг сонин хууль дүрэн байдаг нь хүчтэй нь хүчхүүгээ гэдэг юм бол Монгол зөвөр хөхтэй адилхан юм байлээ л дээ. Kelvin-ийн өмнө хунтайж өвдөг сөгтчихж байгаа юм чинь Kelvin-ийн нэр хүнд тэгэхээр яа гэсэн үг? Өснөө л гэсэн үг. Үзэгдэл анх удаа Melfina яг хүн шиг төрхтэй бие рүү шилжин. Тэр өмнө нь энэ ертөнцид ирсэн хүмүүс тушаал өгнө. Тэгсэн үзэгдэл буцаад Kelvin рүү шилжээд адал явдал хайгч нартыг даалгавар өгдөө шилтээ өгөн рүү шилжиж Kelvin-ийн хотын урд хавьд S зэрэглэлийн мангас илэрсэн байна лээ. Очоо зохицуулчих гэсэн чинь Kelvin саналаас татгалзнаа. Өвгөнч Kelvin-ийн аргыг олж чи хунтаажиг жоохон шогосон байлээ те. Надад гаргасан Kelvin би энийг аргалж чинь те. Наад мангасаа зохицуулчих гэж хэлнэ. Kelvin эс хүссэн ч тэр газар руу очихоосоор аргагүй болно. Тэгээд хаалга руу очино. Хаалгын хідэн адал явдал хайгч нар хамгаалж байдаг. Хэнийг ч оруулах. Kelvin багийнхан гишүүдтэйгээ цуг байшингийн зойр руу орно. Тэгсэн чинь нэг эмэгтэй мангас байдаг. Тэр мангасуудын хааны охин юм байна лээ л дээ. Охиныг бас нэг мангас хамгаалж байд. Тэгээд хоргийг зөвхөн хүн л суллаж чадна. Тэгээд хүнээр хоргийг нь суллуулж байгаад мангас охиныг өөрөө идээд хүчийг авах гэж байгаа гэдэг зорилгоо шууд манай Kelvin хэлчихнэ. Kelvin яриагийн сонсож дуусчихад тулдаж эхэлнэ. Мэдээж манай хэд амархан мангасыг ялчихна. Тэгсэн мангас дахин өөр хувиралд орчихно. Тэгээд хувирсан мангасыг манай хэд нийлж байгаад амжилттай болгож авчихна. Тэгсэн мангасыг устгах үед мангасын хааны охиныг давхар яг устгахаар шахаж самсаргүй Kelvin устгахаар дайрчихсан байсан. Тэгсэн мангас худлаа хэлсэн байдаг бөгөөд мангас охиныг хамгаалагч идэнэ гэдгийг нь худлаа байдаг. Хамгаалагч мангасын хааны охиныг ер нь бол хамгаалж байдаг юм байлээ л. Мангасын өнгөрсөн үе гарна. Мангасын хаан охиноо хүмүүс суллаж чадах тийм шидээр гинжлээд охиноо орхиод явсан юм байлээ. Тэр мөчөөс хойш мангас охиныг хамгаалсан аж. Мангас өгөхөөс өмнө Kelvin-ийг охиныг багтаа авчих гэж гуйдаг. Kelvin ч мангасын хичээл зүтгэлийг хүлээн зөвшөөрч мангас охиныг багтаа авна. Мангасын хааны охин Sera гэдэг
Сэрэг Мангасын хааны охин байсан ч хайр халамж авч үзээгүй, харшаас гарч үзээгүй, үнэхээр өрөвдмөр амьдралтай нэгэн байх нь тэр. Манай хэд Сэра хотыг үзүүлж, гоё зүйлс үзүүлж харуулна. Дараа нь Кельвин худалдаа иргэн ирсэн чинь баахан баяр. Учир нь эс зэрэглэлийн даалгавраас амьд ирсэн гээд бөөн шууган болж байх нь тэр. Кельвин Сэратай цуг орж ирсэн чинь адал явдал хайгч нар та хоёрыг хосууд юм уу гэд холбож яриад нэг л мэтгэд орой болж бүгд орондоо орсон хойно Сэра өөрийнхөө хамгаалагч мангастайгаа цуг ярилцаж байсан мөчөө санаж гадаа ертөнц ямар байх бол гайхалтай байх болов, аимшигтай байх болов гэдэг дурсамжаа бодож орон дээрээ ямар сунаа. Маргааш нь манай хэд Кельвиний өөрийнхөө хамтрагч нартай өөрийнхөө сурсан дархны чадвараараа хэрэгтэй зэвсэг хувцас хийж өгч гэн. Хамтрагч нар нь бөөн баяр. Эфил баярсандаа Кельвинд би чам дуртай хоолой чи хийж өгье гэж хэлсэн чинь Кельвин би сайхан сэгсэрсэн цовын идмээр байна гэж хэлнэ. Эфил анх удаа тийм хоол сонсож байгаа учраас гайхна. Угаасаа өмнөх ертөнцийн иддэг байсан хоол юм. Ингээд тэр хоолын материалыг эрэлд манай хэд гарнаа. Тэгээд адал явдлын эрэлд гараад явж байсан чинь хитэн гарууд манай хэдийг дээрэмдэх гэж андуурна. Кельвин дээрэмчин нөхдийг хараад зэрэглэлийн гарууд байна гэж мэдээд наад хідээ Сэра зохицуулчих. Тэгтээ шин зэвсгээ битгий хэрэглээрэй. Тэгвэл наад хід чи өгчгэн шүү гэж хэлнэ. Сэра хулгайчтайг амархан ялчихна. Кельвинний туслах буюу бурхан Мелфина төр зур алга болох ёстой болчих нь өөрийнхөө биеийг хурамчаар хийх ёстой юм байна лээ. Кельвин нөгөө бүлгэмний хүмүүсээс асуулт асуугаад ямар учиртай хүмүүс гээд бүхэл зүйлийг мэдэж авна. Дэмчдийг ерөнхийд бол нэг амар хүчрхэг баатар удирддаг юм байлээ л дээ. Тэгээд баатар нэлээд хүчрхэг учир хинч энэ бүлгэм дэмчдийг яаж чаддгүй байсан гэж. Харин Кельвин бүх зүйлийг сонсож байгаа тухайн шинэ улсын адал явдлах агч нарын ахлагчтай уулзаж саяны дээрэмчдийн бүлгийг үнсээр нь устгамаар байна гэдгээ хэлнэ. Тэгсэн энэ улсын адал явдлах агч нарын ахлагч нь манай хэдийн байсан улсын удирдагч өвгөнтэй хамтарч байсан учраас Кельвиний саналыг хүлээмжшөрнө. Мөн нөгөө өөр ертөнцөөс дуудагдсан дөрвөн хүн буюу баатруудыг тэр ямар ч байсан эс хүссэн ч хүсээгүй ч Кельвиний хойноос аимшигтай хулгайч нарын үлгий рүү явна. Кельвин багийнхан эрг ёстой газараа ирчихсэн байх нь дээрэмчдийн бүлгийн нэг нөхөр жоохон охин оролдох гээд байж байдаг. Газар Кельвиний багийнхан ирчихсэн учраас тэр үдлийг нь зогсооно. Дээрэмчний ахлагч руу шилж. Бүх дээрэмчдад баг зүүдэг юм байлээ л дээ. Яг хурлаа хийж байхад нь Кельвин гаднаас ороод ирнэ. Нөгөө аимшигтай бүлгийнхэнтэй туралдаад манай хэд амархан тэднийг ялчихна. Кельвин ялангуяа хитрхи хүчтэй байдаг. Үзэгдэл өөр ертөнцөд дуудагдсан дөрвөн баатар руу шилжив. Дөрвөн баатар бас л гаднаас орж ирэх бөгөөд орж ирсэн чинь асар том нэлцгай бийд байж байдаг. Дөрвөн баатар нэлцгай бидийг дайсан гэж боддог. Гэвч яг дайрахаас нь өмнө нэгэн жоохон охин наад нэлцгай биетий чинь бидний аварсан хүмүүсийн туслах, харин биднийг аварсан хүмүүс боссыг алахаар цаашаа явчихсан. Үнэхээр баатар юм бол очиж туслаач гэж хэлнэ. Баатрууд ч ардаас нь явлаа. Кельвин харин нэг зөвүүн санаа олсон байдаг. Энэ нь өөр ертөнцөөс ирсэн баатруудтай тулдаж хүчийг мэдэж авах. Кельвин өөрөө хорон санаатан болж үжиглэж дөрвөн баатрыг орж ирээд Кельвиний арга зайланд хуурчихна. Ингээд Кельвин баатруудтай тулдах болж та нар ялагдах юм бол тусдаа миний нэг хүслийг биелүүлэх болно шүү гэж хэл. Ингээд тулаан эхэлнэ. Кельвин дөрвөн баатараас илт давуу хүчтэй байдаг. Харин дөрвөн баатрын чадвар нь өөрийнхөө хүч нэмж дайрах. Тулаан дундуур Кельвин өөрийнхөө сурсан шийд хулгайлах шинэхэн чадвараа ашиглаж баатруудын шидийг хулгайж дараа нь нэг нэгээр нь баатруудыг амархан ялна. Дайснаас авсан чадвар нь маш хурдан хөдлөх байд. Мөн баатруудтай тулдаж байхдаа Кельвин ер нь давуу илт хүчтэй байх нь тэр. Баатарч тэрийг нь анзаарсан байсан учраас чи ийм хүчтэй юм бол бид нартай нэгдэж яагаад Мангасын хааныг устгахгүй байгаа юм бэ гэж бүр хэлнэ. Баатрууд бүхэл хүчээрээ Кельвин рүү дайрч байлаа. Ямар ч байсан Кельвинийг занганд оруулаад Кельвинийг бариад авна. Кельвин шидээс нь амархан мултаж өөрлөн дайрсан баатрууд руу нэг нэгээр нь дайрч устгаж эхэлнэ. Нэг улаан үстэй баатар нилээд уурлаад Кельвин рүү дайрна. Даанч цохилт нь хүч нь огт нөлөөлдөггүй. Кельвин бүх баатрыг ялчихна. Кельвин харин баатруудад ухаан орсны дараа баатруудад та нар арай л сул дорой байна. Та нар ийм суг байх юм бол удахгүй өхөн шүү гэж хэлнэ. Яаж Мангасын хааныг ялах юм бэ гэж хэлнэ. Бас яаж Мангасын хааныг ялах юм бэ гэж хэлдэг. Кельвин өөрсдийнхөө дээрэмчдийг аль хэзээ устгахчихсан бидгээ хэлнэ. Кельвин ялгаагүй бид нар ч гэсэн баатрууд. Тэгээ баатрууд ерөнхийдөө бол Кельвиний шүтээд шаваар орно. Кельвин баатруудтай хэсэг бэлтгэл хийж байхдаа Мелфинаг
сонгосон хүмүүс ямар муу байна гэж сэтгэлээр жоохон унана. Кельвин ерөнхийдөө доодо тоглоомын хідэн зөвлөгөө өгнө. Махан махлаад тулаанчтан тулаад зайнаас үздэг нь холоос сайн дэмжлэг өг гээл тухайн мөчөд Сера ирж чи эд нарыг хүчтэй болгож байгаа өөрөө дараа нь дахиж тулдмаар байгаа юм уу гэж асуухад Кельвинийг л ёчтой инээгээд байдгийг. Их бэлтгэлийн дараа бүгд л сайхан цай ууж амарнаа. Тэгээд амарч байсан Кельвин та нар эс зэрэглэлийн ер нь бол мангастай эсвэл даалгавар биелүүлж байгаа бол яах вэ гэсэн чинь Баатрууд шууд зүхтандаа эсвэл тийм даалгавар авахгүй гэж хэлнэ. Мөн өөрсдийнхөө хангалттай хүчгүй байгаа гэдгийг хэлнэ. Мөн өөрсдийгөө хичээл дээрээ сууж байсан чинь гинэт шидийн тойрог гарч ирээд манай хидийг энэ ертөнцид аваад ирчихсэн гэдгээ хэлнэ. Нэх удалгүй тулааны бэлтгэлээ хийж байсан мангасуудыг устгаж байсан болохоор хамгийн хүчтэй мангас эс зэрэглэлийн босс нь гараад ирнэ. Кельвин ч боссыг амархан ялчна. Кельвин Баатруудтай за одоо ингээд би та нарт жоохон зөвлөгөө өглөө ингээд салах цаг болсноор босноо хилээд өөрийнхөө хийсэн хүч нэмдэг 4 зүйлийг Баатруудад өгөөд за битгий өгчгээрэй гэж. Кельвин адал явдлаа өргөжлүүлэн хамтрагчтайгаа цуг энэ улсынх нь хаантай уулзнаа. Учир нь маш том сайн ус бүтээл. Дийлдэхгүйсэн дэмжлэг бүлгэмнийг устгасан шүү. Улсынх нь хаантай нь уулзнаа. Хааныг нь өөр ертөнцөөс ирсэн гэдэг цуурхал байдаг. Кельвин хааны урд цөгдөөд бараалхах үед хаан чи юу хүсэж байна? Эд баялаг эрх мэдлгээд асуухад Кельвин би нэг сайхан Монгол цовын л идмээр байна гэж хариулна. Улсынхан хаан гайхаад анх удаа эрх мэдл эд баялаг хүсээгүй хүнтэй учирсан учир хөшгөө нээж өөрийнхөө царийг харуулна. Хаан яг үнэндээ эмхтэй байх нь тэр тэгсэн бүртлөө хатан биш хаан л гэж дууддаг байх нь тун сонь. Кельвин хүссэн зүйлсээ авч маш их цовнаас гадна зөндөө олон янзын хоол иднэ. Кельвин дэмжтийг устгасан баярлаж мөн цовин энэ улсаас өөрийнхөө улс хүртэл хургуулж авах бүрэн эрхтэй болно. Бүр гэрээтэйч болчихно. Тэгсэн чинь нөгөө улсынх нь хаан ногоос Кельвин дурлцсан байдаг. Надтай үлдээчтэй энэ улсыг хамтаа захирий махригээд балаарч өгнө. Кельвин шүрдгүй. Ингээд Кельвин нутаг буцна. Буцаж ирээд нилээд мөнгөтэй болсон учраас өөртөө шинэ харш буюу ордон авна. Тэгэж болоогүй Мелфина өөрийнхөө биеийг бүтээч гисэн байдаг. Ингэж нэг юм Мелфина Кельвинд нэг анх удаа дуудаж чаддаг болчихсон байх нь тэр. Бас хамгийн анх хараад дуулаж байсан төрх царайтайгаар нь өөрийгөө бүтээсэн байдаг Мелфина. Оройн юу босныг би мэдэхгүй ч маргааш өглөө нь Кельвин Мелфинаг бусад хамтрагч нартай танилцуулна. Мелфина бусдад өөрийгөө танилцуулахдаа Кельвиний эхнэр гэдгээ шууд танилцуулна. Ингэж бусад эмэгтэйчүүдийн дургууг хүргэнэ. Тэ бусд нь хүлээн зөвшөөрөхгүй байсан ч гэсэн хүлээн зөвшөөрөхөөсөр аргагүй Мелфина бурхан шүү дээ. Кельвин Мелфинад яагаад тийм ч хүчтэй биш хүмүүсийг яагаад энэ ертөнцид дуудсныг асуухад мангасын хаан дуудах явцад нөлөөлж тэр хүүхдүүдийг сонгосон байх магадaltaй. Учир нь мангасын хаан өөрийгөө ялах хүнийг дуудуулахыг хүсэхгүй учир юм гэж Мелфина тайлбарч хэлнэ. Энэ шидэт ертөнцид их хоёр зам байдаг. Нэг нь үхсэн хүмүүс ирнэ, эсвэл дуудах шидээр хүмүүс ирдэг гэдгийг хэлнэ. Кельвин бол үхэж ирсэн. Маргааш нь дуудах шид ашиглаж шинэ хүн энэ ертөнцид хүн дуудаж чаддаг болчихсон байдаг бөгөөд шид ашиглаж шинэ хүн энэ ертөнцид дуудана. Тэгсэн чинь нэг залуухан охин дуудагдаж ирнэ. Түүний нэрийг нь Yon нар шууд солиод Кельвин би чамайг Yon гэж өнөөдрөөс хойш дуудах болно гэд өөрхөн туслагаар авна. Түүний дараа Кельвин болон манай хэд мангас чөтгөрүүдийг устгаж левлээ амжилттай нэмнэ. Нэг чон манай хэд рүү дайрдаг боловч амархан ялна. Кельвин ялж өөрийнхөө дууд чон болгоно. Угаасаа Кельвин хотоо болохыг хүсдэг байсан байлээ л дээ. Хүслээ биелүүлж байгаа нэг юм. Манай хэд хэсэг амарч хөгжилдөж явна. Тэгсэн чинь хэдэн нинжа нар манай хэдийг байгаа газар руу дайрна. Кельвин тэр нинжа нарын хүчийг хараад нэлээд сул байгааг нь мэдээд шинэхэн туслах Рёг орхоор нинжа нарыг устгуулна. Нэх удалгүй Рёч бүх нинжа нарыг амархан устгах ш тийм дөө. Тухайн ертөнцийн хамгаалагч нарыг уулзалт болж дугуй ширээний уулзчиг зүйл болно. Би аимшигтай дайн болж магадгүй гэж зогсоох гэдэл. Үзэгдэл манай Кельвин рүү шилжих бөгөөд Кельвин нөгөө өгнөөстэй эс зэрэглэлийн даалгавар аваад цаашаа явна. Тэгсэн манай хэдийн явж байсан чинь хідэн ээлбүүд ном сумаар харваа зогсооно. Кельвинтэй буруу ойлголцсон байна гэдгийг эльфүүдийн хаан хэлээ түүх ярьж өгнө. Нэг нь лөө өмнө нь хотыг устгах шахсан гэвч нэг эльф бусдаасаа илүү зоригтой байж өөрийгөө золиосон аж тэр эльф нь Эфилийн ээж нь гэдгийг ярьж өгнө. Удахгүй мангасууд ирж дайн эхлүүлэх гэж байгаа гэдгийг мэдсэн Кельвин
дайсны цэргүүдийг дохирсон өрх занг тавьж бүтэлтэнд оруулна. Мелфина Black Ghost эльфийн Сера Ян дайсныг ээж байгаа армийг авраг мангастай зүг амархан ялчхна. Кельвин ханин дайныг өдөөсөн хорон санаатан шидтэн хүүхэнтэй тулдна. Тулаан тэнцвүүхэн бай шидийн хүчээрээ байлдаж гарна. Эцсийн зөвхөлтийг Кельвин дайсны тулаанчийг буулгаж авна. Яг алах гэсэн чинь нэг өөр баатар гарч ирэн наадах чинь өгөхөөс илүү зоогох ёстой гэж хэлнэ. Кельвинээс зөвшөөрөл авч эмэгтэй баатарыг авч явна. Тэгээд татсарсан хөл гарыг нь эмчилчихсэн олон хавтан дээр хөвтүүлсэн байдаг. Яг яах гэж байгаа вэ гэхээр төрөл бүрийн шинээр хийсэн зэвсгүүдийг тэр эмэгтэй дээр туршиж өдөр бүр эмчилж тамлах гэж байгаа гэсэн үг. Үзэгдэл манай хэд рүү шилжнэ. Жилжих бөгөөд тулаанд баяраа баяртайгаар тэмдэглэж байдаг. Кельвин ой дунд ганцаараа бодол тавтан суун. Эфил харин Кельвин дээр ээжийнхэн талаар бусдад яриагууд нь баярлаж ээжийнхэн өгсөн үсний зүйлтийг Кельвинээр зүйлгэнэ. Бусад найз нар нь Кельвиний ирснээр аниман дуусна. Кельвин Эйс зэрэглийн даалгаврал миний сэтгэлийг хөдөлгөж чадах юм байна гэж инээнцгэлэн анимын 1-р бүлэг дуусна. Тэгэд мэдж байгаас тэ дардаг юмудаа тааж намайг дэмжээрэй. Цаашдаа илүү сонирхолтой анимуудыг яриад өгнө. Зөндөө байгаа штэ. Окей. Тэгээ та бүхэндээ би дуртай шүү.